Суудалин эрхэндор Чингис хааны дэд язгуурын байлаар мэд түвэ Найман зууны дараа монголчуудыг мэлэгдсэндээ авч харлах улаах мөчд би дахин иргэн ирнэ далд бөгөөс ишмэт хол бөгөөс армит гүнсэг гэж яваас мөнх тэнгит заавал ювэгдэн буйза Язгуурын дуудлага Монгол туурхны өв соёлын анхдугаар чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол туурхтан ахын дүүс дэв дэлхийн өнцөг улам бүрээс мэдээлэл аян замынхан энэ сайхан алтан өргөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилхийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэлийн чандах монголчууд болон Монгол улс орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн монгол туурхнуудад нүүдлийн соёл уламжлалаа хадгалах үлдээх, ахуй соёлын онцлог, нийтлэг болон ялгаатай тал, монгол туурхны өв соёл уламжлал, түүнийг хадгалж хөгжүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэлийн соёл урлагийн газар хаан арга дэлхийн зууртны холбооны санаачлагаар Язгуурын дуудлага Монгол туурхны соёлын анхдугаар чуулга уулзалт тэглэхэд бэлэн боллоо. Энэхүү чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хадагтай ноёд эгэл жирийн малчнаас ахгуулаад доктор профессор манай төр нийгмийн зөвтгөлтнүүд телевиз радиогийн эрхэм хүндтэй хүмүүс маань бас энд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэхүү арга хэмжээнд амжилт хүсэж байна. Ингээд арга хэмжээнд Монгол улсын эрдэмтэн судлаачид бүгд найрамдах Хятад улсын өөр Монголын өөртөө засхорон бүгд найрамдах Бурят улсын эрдэмтэн мэргэд соёл урлагийнхан хүрэлцэн ирж оролцож байна. За хол ойроос хүрэлцэн ирсэн элеглэх дахин тус та бүхэндээ чин сэтгэлийн талархлыг дахин хүргье. За бас энэ арга хэмжээг манай хэвлэл мэдээллийн байгууллагуудаас түмэн олноос сурталчилж байгаа. Ингээд цаашлих нь энэ сайхан язгуурын дуудлага гэдэг нэрнээс ахгуулаад хүртэл энэ сайхан бэлэгшээлтэй дэд тэнгэрээс өгөгдсөн ийм нэр шилтэй арга хэмжээ улам дээш өргөжин дэлхийн ерөөлийг өөдөөд нь хүргэж байна.
Монголын анхны ууламжлалын язгуурын дуудлага сургалтын франчайз системийг үүсгэн байгуулагч Чингис хааны гүн ухаан судлаач түүхийн ухааны доктор хаан арга дэлхийн язгууртны холбооны ерөнхийлөгч чадагтай Жанссан балын Дэнсмаа таныг хүндэтгэн урьж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт ноёд хадагтай нараа. Язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын Монголд анх удаага чуулга уулзалтыг ийхүү эхэлж байгааг мэдэгдэж байна. Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ гал голомтыг үргэлжлүүлж язгуурын үнэт өв Тэнгэрлэг ухаан үндэсний дархлааг Сэргээн бадраах эрхэм зорилгын дор бид өнөөдөр хуран чуулж байна. Язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын анхдугаар энэхүү чуулга уулзалт дэлхийн хүн төрөлхтний өмнө Монгол турхтны оюун санааны нэгдэл, язгуур үндэсний сэрэлт, өв соёлын уламжлах, ирээдүйн хожтой үлдээх үнэт өвийн эхлэл болж байгаа нь гайхамшигтай байна. Энэхүү чуулга уулзалтанд Монгол улсын болон бүгд 8 дахь хятад улсын өвөр Монголын өөртөө засгорон Оросын холбооны бүгд 8 дахь бүрээд улсаас хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч хуран чуулсан байна. Та бүхэн зүрх сэтгэлээрээ итгэл найдвараа өвөртлөн энэхүү бэлэг дэмбэрэлтэй цагийг догдлон хүлээж хүрэлцэн ирсэн. Дэлхийн хүн төрөлхтний төлөө, Монгол туурхтны эв нэгдлийн төлөө язгуурын холбоо өв соёлын дархлааг уламжлан авч ирэх ийм л уламжлалтай сэтгэлээрээ ирсэн юм аа. Бид даяаршлын энэ эрэнд хөгжин дэвшин хэрэгтэй өөрийн үндэс угсаа хэл соёл, ёс заншил, өвөг дээдсийн сургаал ухаанаа мартах учиргүй үлдээ. Учир нь үндэстэн оршин тогтохын хамгийн том гол хүч бол түүний оюун санаа, гүн ухаан, өв соёлд оршин байд юм аа. Тиймээс язгуурын дуудлага сургалт нь дэлхийн хүн төрөлхтөн хийгээд Монгол хүний язгуур ухамсар, дотоод мөн чанар, өв соёлын үн цэнийг сэргээн таниулах, түүнчлэн дэлхийд даяар Монгол туурхтнаа сэрээх зорилготой энэхүү үйл ажиллагаа нээснийг мэдэгдэж байна. За дэлхийн язгууртны холбооны ерөнхийлөгч чадагтай Жанссан балын Дэнсмаа танд баярлалаа. Сайхан бэлэгдийг өргөж өрөөл өгсөнд танд цаашдын ажилд нь өндрийн хэмжээтэй хүссэн өрөөё. Мэдээж Монгол туурхтан бид бүхэн их эзэн бог Чингис хаанаас уламжлагдсан ирсэн тэр сайхан өвөг түүх язгуур өв соёлыг бид бүхэн бэлэгшээж сойрхон хөгжүүлдэг. Дээд тэнгэрээс авшигтай Монгол туурхтан бид бүхэн их тэдүүгийн цагаас их эзэн богдоосоо уламжилж ирсэн тэр сайхан ёс дагуу уламжлалаа бид бүхэн аливаа арга хэмжээ уулаваа тахих төр төсний их тайлга хором найр гэх мэт тийм жирийн энгийн ард түмэнд тохиолдог бүх зүйлээр бид бүхэн орой хуурайхан сайхан аялал татлагаар хөгжөөдөг. Ингээ хол оройс үрдсэн ирсэн эрхэм мөдөд зочдоо Монгол улсын нийслэл хуучнаар бол энхийн цагаан тагтаа гэж одоо нэрлэгддэг Улаанбаатар хотод үрдсэн гэсэнд маш их талархаж байна. Ингээ та бүгдийн өмнө эртний сайхан гэдэг аливаа арга хэмжээг эхлүүлдэг энэ сайхан богдоос уламжилсан аялгуугаар мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлье. Нийслэлийн Улаанбаатар театрын уртын дууч соёлын тэргүүний ажилтан Содном морин уурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан мөнхний баярыгаа хүрэлцсэн тайзнаа өрөө ухтан авна.
Улаанбаатар цэгийн хөрмөтөчтэй баярлалаа. Ихний сайхныг их шиглүүллээ. Энэ сайхан дуу бол язгуурын үндсийг илэрхийлдэг. Эрт дээр цагаас монголчууд маань энэ сайхан дуугаар альва ёслолыг эхлүүлдэг ийм сайхан бэлэгшээлийн уламжлалтай байсан. За та бүгдийнхээ өмнө нэг сайхан хүндтэй хүнийг урьж байна. Өнөөдрийн бас энэ сайхан ёслол төгөлдөр арга хэмжээ бол цаашдаа үеийн үед үргэлжлэн мөнгөчин дэвчин ерөөлтэй байгаа. Тэгэхээр зэрэг жил болгон цаашдаа уламжлал болгон Монгол турхтаа цуглуулж энэ яриа хэлцлүүдийг хийж соёл урлаг бүхий л зүйлүүдэд холбож явуулах энэ сайхан эрхмийг үүргэсэн зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаа бас талархал илэрхийлж баяр хүргэе. Ингээд та бүдийнхээ өмнө нийслэлийн соёл урлагийн газрын соёл үйлдвэрлэлийн урлагийн хэлтсийн дарга хатагтай Батчимэг таныг хүндэтгэх хүргье. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Монгол турхтан ахын дүүсээ. Монгол турхтны өв соёл язгуур нийт зүйл оюун санааны нэгдлийн илэрхийлэл болсон. Энэ язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын анх дугаар чуулга уулзалтанд хуран цугларсан та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг дахин өргөн дэвшүүлье. Энэ хүн чуулга уулзалт нь Монгол хүний язгуур ухамсар өв соёлын сэргийлтийг түүчилсэн соён гэгэрлийн томоохон үйлсийн их эхлэл болж байгаа маа гэж дуулахад маш таатай байна. Юу хамгийн чухлын чуулга уулзалтын амин сүнсэн байгаа юм бэ гэхээр эв нэглийн бэхжил, өв соёлын түвэн дэлгэрүүлэлт, үндэсний бахархлыг сэргээн дэлгэрүүлэх их үйлсийн эхлэл гэсэн ийм сайхан тамга бархалагдаж байгаа маа. Та бүхэндээ маш баярлалаа. Ингээд хаан арга дэлхийн язгууртан холбооны ерөнхийлөгч Хатагтай Дэнсмаа мөн мөнхчин утгын тэргүүн зайран мөнх заяа нартаа гүнээ талархал илэрхийлье. За, Батчимэг захиралд баярлалаа. За одоо хүрэлцэн ирсэн баг тамирчтай бас танилцуулъя. Өнөөдөр Монгол турхтын ахын дүүс хамаг Монгол гэж бас ийм сайхан нэршил байдаг. Өөр Монгол өөртөө засгаран Бурят, Хайлимбэг, Тува. За тэгээ их гүрнээс уламжилж ирсэн тэр Монгол ёсыг дагаж мөрддөг дэлхий дээр байдаг бүхий л монголоор угссан Монгол гэсэн сэтгэлгээтэй энэ хүмүүсийн маань үйл хөгжийн ерөөлийг бат хүргэж баг хамтлагийнхаа танилцуулгыг дуудъя. За багийн ахлагч нарыг тайлснаа урьж дистралын суглуулах ийм журам байна. За баг төсвөр 5 минутыг олгож байгаа. За ингээд нэг мөнхчин багийн ахлагч мөнх заяа багийн гишүүдийн танилцуулга мэдчилгээ. За мөнхчмийг өрье. За хоёр Монгол багийн ахлагч сүлдээ багийн гишүүдийн танилцуулга мэдчилгээ. Нэжгэл сайхан алга ташаад байгаа бүгдээрээ. За 3 дугаар баг Тэнгэрийн чимэг багийн ахлагч Бадам чимэг. За багийн танилцуулга гишүүдийн мэдчилгээ байгаа. За 4 дугаар баг Мөнхцөл багийн ахлагч Баранхваар. За 5 дугаар баг Саранзул багийн ахлагч Цэцэнбаяр. Багийн гишүүдийн танилцуулга мэдчилгээ. За ингээд их хүмүүстээ тайлбар гаргаад ирлээ. Баяр хүргэе. Амжилт хүсье та бүхэндээ. За ингээд нэгээс эхлэх үү. За Таашмол мани Өвөр Монголын мөнхөл багийн нөхдүүд хамгаалалтын танилцъя. Хам Монголын халуун голомтын дэж байгаа халах том минь тэм бэнэ. Хаад өвгдийн алтан яхи хатгалж байгаа Монгол улсын амглан байна уу?
Дэлхийн хүндрэлтнэ өв нэгтэл аж жаргалын төлөө эзгуур дуудлага Монгол тоорхтны өв соёлын өвдөх шиг чуулган Улаанбаатар хотноо болж байна. Агоёг Чингис хааны алтан дөөд эжгүүр Ялваагийн бүтэн жахрагч мөн төмрийн нүчин яруу сэтгэлд Монгол төмнөө ивэ түгэ хорэ Би бол сүүн зам мөнх голоос ирсэн, мөн тэнгэрээс гэгэрлийн замаа өөрж ирсэн. Би бол эжгүүр дуудлага сургалтаас ирсэн, мөн тэнгэртэн орших дөөд эжгүүрэн шингээд дэлхийд ихний гайхамшигын бүтээн. Мөн тэнгэрийн хүчинд их сууж эдийн юулт Өдин Чингис хааны хаан эжүүр дуудлагын сургаалтад чуулгаанд оршсондоо өнөөдөр маш баяртай байна. Өндөр тэнгэрийн ховоогоор үүлэн чинхэр уулвэ өдөр сүнгээ зүудлэгсэн өхөрөн минь сайн байна уу? Сүрэглэн жигдрэн цайлсан сүүн цагаан гэрүүд байна. Сүүгэн өргөд ухсан Монгол түмэн минь сайн байна уу? Амгалан айлт. Эжүүр ухааны сэргэлт ирөөдөгийн түүхэн зам том мянган үеийн өвгдийн сургаалаар том үеийн үрээс стон гөгөн саруул ирөөдөгийн өнөөдөр бүтөөж байна. Чингис хааны гүн ухаан алтан ургийн бодлого дал ёсны үн төв мөнх тэнгэрийн бяхлах Эжгүүрэн шингээд өвөгдөөдөсийн хүчнэн жалгаж мөнх тэнгэр ивэх Өвгдөөцийн гүн ухаан алтан ургийн бодлого амьтаа гэсний мэд тугай mëdүүл тугай. Өчин Чингисийн үнэн шүтгэн мөнх тэнгэрийн хүчин амьтаа гэсний mëdүүл тугай. Өдин Чингис хааны хаан эргэн ирснийг mëdүүл тугай. мөнх тэнгэр ивэх болтугай. Хорэ. За баярлалаа, талархлаа. Сайхан хурээж, сайхан авшиг найшин дуудаж өгсөн та бүхэндээ гэлээ манай өөр Монголын одоо ахын дүүс маань сайхан сэтгэлийн одоо сайхан бэлгтэй ирлээ. Язгуурын дуудлага мөнх тэнгэр минь үсэе түмнийгвэ монголойвэ эзэн Чингис минь үсэсэрэ түмнийг сэрэ монголоо сэрэ Монгол тоорхны өв соёлын анх дахь чуулга үүсгэн. За Монгол багийн ахлагч сүлдээ мөнх тэнгэрээ дэглэж Чингис хаанаас шүтэж Монголын тэнгэрлэг ухаанаа сэргээн хөгжүүлье. Таныг урьж байна. Өн төрөнд язгуур дуудлага дэлхийн Монгол тоорхны өв соёлын цуглаа болцод хуралчийн ирсэн хэмнэдэд досож бах нарын хаан амар амгалгийн ээлтхан заяа. Мөн бэн зонжиж байна.
Би бол Өвөр Монголын Тонголын хотын 8 осон нутагтай Борчин овгийн сүлдөө байна. Миний ярих илтгэл бол мөн төрөнд дэд Чингис хаанаа шүтэж Монголын төрлөг ваанаа сэргөөн хөгжүүлэх гэх гарцтай. Өлөг нэгтэй монголчууд минь аа. Өнөөдөр бид урд өмнө хаач хөндөж байгаагүй, яар сонсоогүй, анхаарч үзээгүй, чуулган асуудалд заавал анхаарлаа хандуулж төвлөрүүлж олтой болоод байна. 1630 оноос нааш түүхэн ууснаас Аазмаар холсон Алтуургийн бодлого Чингис хааны гүн хаан дээн сэргэх цаг үе илж байна. Чингис хааны гүн хаан мөнх төрийн диалог, язгуур дуудлага, сургаалтын үйлс Алтуургийн бодлогыг өөртөө шингэж түүхэн торс 30 үе удмал Монгол хаадын гүн хааны өвлөн хамгаалж өртөөлн ирсэн Даавны багш тэргүүтээ Дөнгөсмаа жиргийн багш нар 2000 бөгөөд 5 оноор ирнэ өнөх 10 нүсэл зүг бодол шодроо ясыг сэргээд ирсэн байна. 20 жилийн дараа Бат мөнх Даян хааны удам Тээд обогтой Зангчимбалын Дөнгөсмаа 2025 оны 11 сарын 22-ны өдөр Өвөр Монгол орнд Алтуургийн бодлогын Чингис хааны гүн хааны язгуур дуудлага сургаалтын алтан хөшгийн нөгөөсөөс нааш өнөх ов орхон хагас жилийн хугацаанд манай мөнх гол холбооны найз нөхдүүд 1-р шатны сургаалтад 200 илүү хүн орж иж 20-р шатны сургаалтад 40 гаруй нөхдүүд оролцоод гүн хааны язгууртан багш, мастер багш, судлаач багш нар 13 дэс ирсэн байна. Энд бид агуу их өжин Чингис хааны дөд язгуур орчлон хорвооны төм бослыг бүтөөлж ярагч мөнх төрийн хүчиндээ талархах ёстой. Мянган үеийн Монголын дөд язгууртаа талархах ёстой. Өнөөх агуу их язгуур соёолоор уламжлал хадгалж хамгаалан хөгжүүлж хамаг Монголдоо бүрэн бүтэн хүргэж байгаа Наран Саран багш, Дөнгөсмаа багш, мөнх Жирэн багш нартай талархах ёстой. Хоёрын бөгөөд 8 оны 12 сард Дундад улсын Шанган болсон олон улсын төрийн нарын хорлоон дээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Клинтон өнөөдрийн дэлхийн таны хөгжилд мордод очрлаа. Дэлхийн нийтээр монголчуудаас суралцах хэрэгтэй, Чингис хаанаас суралцах хэрэгтэй гэсэн. Дэлхийн ертөнцийн түүн хөгжлөөс ажиглавал Урал төр чирэг дэнаар хүн төрлөختний аварт ирвэ гэсний дэлхийний 2 удааны их дэн гэрчиж байна. Аз ахуй өд босоор хүн төрлөختний аварт ирвэ гэсний дэлхийд яны даяарчил хөргийн эзэмшлээр бой болж байгаа. Ядуу баяны зүрэ олон их хэсгийн явдал гэрчиж байна. Соёл шинжлэх ухаанаар аварт ирвэ гэсний атом цөмийн зэвсэг хиймэл уюун гүний өөрчлөлт гэрчиж байна. Шашны шүтлэгөөр аварт ирвэ гэсний бэшилганаар номлын бой болгоод хүн төрлөختний уян ухааны хоос уралдаг эл жилийн шашны ажиллагаа нь үр дүн гэрчиж байна. Монголын дөдөс 13 дугаар зуунд арга билэг ухааны байлдуулж ил дал хүчний хослуулж хөх яман чанар ирүүл дэлхийд эний гайхамшиг шорон үгүй цагдаа үгүй өмнөг үгүй төвшин агуулan нийгмийн байгуулж байсан. Үнэт холж харин нэг улс үндэстний хүчрэг байдаг нь түүний Аз ахуй чирэг зэвсэг шинжир ухаан соёл мөржил хөдий хүчрэг байдаггүй харин түүний арга түмний хүчрэг байдад орсноо. Арга түмний хүчрэг байдаг нь хөдий их нотод өвсгөр өд баялаг аль түн овоолж байгаад үгүй харин хүчрэг их уян санаатай орсноо. Хүчрэг уян санаатай арга түм бол элдв жилийн шашны шүтлэг монхорд хиоохын шүтэж шаарддаггүй. Элдв жилийн хотлон хормог сурталчилгад мөлөгдөж улайдаггүй. Элдв жилийн өд босын шүнэл дуанж харддаггүй. Хүчрэг уян санаатай арга түмэнд зөв ертөнцийн үжил, зөв өртгийн үжил, зөв амьдрах үжил байх хэрэгтэй.
Ийм учраас мөн төгрөнд яг Чингис хаанаа шүтэж Монголын төрлөг ваанаа сэргэн хөгжүүлэх явдлыг хамаг Монголын хамтын ваамсаг болгох хэрэгтэй. Учир нь хөг толгойтой төвсөн мөн төгрөд жаасан Монгол хүн нэг бүрий мөн төгрөнд яг бол зүг ертөнцийн үжил болно. Чингис хаанаас суралцах бол зүг үртийн үжил болно. Монголын төрлөг ваан сэргэн хөгжүүлэх бол зүг амьдрах үжил болно. Монголын төрлөг ваанаа сэргэн хөгжүүлэх явдал бол дарааны хүн төлөвлөлтний үүсэн хүчийг суур тэрэг байгаа явдал юм. Нэрийн нуулах сонирхолтой нөхдүүд Дөнсөмө багшийн үүсгэн байгуулж өргөлн явуулж байгаа язгуур дуудлага сургаалт болон сүлдөө халагчийн Монгол холбооны хичээл тайлбарчид анхаарлаа хандуулаарай. Та бүхэнд санаа зүйдэн дугуй сонин гэмшиг мэдрэл болно. Та бүхний анхаарлаа хандуулж урам хэрэл байгаа чин сэтгэлийн баяр талаараа төсөөлж байна. Хамтан та бүхнийхөө элба сэн эзэн цагаан хөтөлчин бүлэг болцгоо дүмний дарааны хүн төлөвлөлтөнд бидний дөрвөс байна. Язгуур шингэсэн буй гэмшиг бөтөнөө. За ихэнтэй гэлээ. Ингээд Чингис хаанаа шүтэж Монголын тэнгэрлэг ухаанаа сэргэн хөгжүүлэе гэдгийг сайхан илтгэлэг тавилаа. За дараагийн багууд бол тайзнаа багаараа хамт олноороо гарч ирнэ. Тийм ээ. За ингээд салхийг хагалсан танд их гэлээ. За дараагийн баг Тэнгэрийн чимэг багийн гишүүн сайхан чимэг язгуур дуудлага миний амин сахиа. За сайхан чимгийг багаараа гарч ирэхийг урьж байна. За багууд нь сайхан бас дэмжиж өгөөрэй. Амархан сайн байна уу? Элэг нэгти Монгол туурхтан Монголын арт түмэн минь. Та бүхэнтэйгээ энэх сайхан жашнаар уулан золгож байгаадаа сэтгэл маш их өндөр байна. Аян замдаа сайн явж ирвүү. Хамгийн төрөнд миний бишрэн хүндгөөдөг Дөнсөмө багш тандаа гүн талархал дэвшилье. Таны үндэстэн ястан гэж ялгалгүй өргөн дэлгэр уянгны хөрөнгөн хайраар түгээн гэлтэлдэг төвлөхөн зан эдний бишрэнэм. Би бол Хүлэмбэр хотын шин баран хушуунаас хүрэлцэн ирсэн бараг ястан цоцоолог овгийн дуурсрынгийн сайхан чимэг гэдгээ. Мөж Тэнгэрийн чимэг багийн гишүүн. Доор би та бүхэнтэйгээ өөрийн сэтгэлийн уудлан язгуурын дуудлага миний амин сахиа гэсэн яраа илтгэлээ хаваацъя. Баргийн саруул талдаа хонин сүргийнхээ дэргэд сэтгэлийн уужиртал ярьж байдаг зээрийн нэгэн малчин бүсгүй өнөөдөр та бүхнийхээ өмнө илтгэл хийн гэдэг юу тий сайхан юм бэ? Яг л зүүдбийн бэлэгдэх шиг үнэтэй санагдаж байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө насны хэмжээгээ туулсан амьдралын зам мөртий байдаг. Хатуухан амьдралын бор хоногод батчин тэмчиж туулах гэж ямар хэцүү вэ? Хар сагаа нар бүрхэх хал хайрын олон зураас үүдэн гадан хуурайгаар хаврын хавсрахтыг энгэр уруу шуурж элэг зүрхий сэвтих байх үед мөн Тэнгэрийн хүчинд гүүн ухаан язгуурын дуудлага алтан ургийн бодлого сорын ганц агуу юх түүхээр өртөн өдгөөгийн холсон үрхижлээ. Багшийн минь мэдүүд түгээ гэсэн мөнхийн уриалтай сургалтын хичээлээр анх удаа эзэн хааныгаан амьтын иш хүргийг хараад нүдмийн зайргүйж сэмхээр нөдрөг зангидэн би ганцаараа биш гэж шивнэн
хамгаалтаа тосон авлаа. 10 жилийн өмнө агуу их Чингис хаан үүдэн эжигийг зүүдэж байсан бол одоо хүндэт баш Дэнсмаа мөнх заяа хоёр багшдын минь уусан минь учиртай байх уу? Ухаант аавын минь удмын цус урсаж байгаа болохоор энэрэт ээжийн ариун цагаан сүүгээр ам биеэн амьнсан болохоор би азтай. Заримдаа би маш их айдас төрдөг. Маргааши би төсөлж дийлэхгүй учраас өнөөдөр санаашран хий бодолдоо татгатан олон зүйлийн учир явдал сэтгэлийн тамирыг харшилсан боддын байдлын дундаас өнгөрсөн цөлөөж одоо сахтаан баясангүй амьдрах амьдралын хүчийг надад олгосон эзэн хааны минь хамгаалт амьсгалын минь хамгийн ойрхон нууцхан агаар тамир тэнхээ амин тэжээ байхаа өөртөө минь хамт байгаагаа мэдрүүлж тунгаах ухааны саг минут сөрөмжүүлэн мөдүүлдэг болохоор би тайваа. Эзэн хааны минь хүрэг дүрий амтыг гимээ шүтэн хамгаалснаас альба бүхэн амьдралын хүчний мэдрүүлж амин сахиагаан болгосон юм. Эзэн хааны бүүвэд ивэдгсэн та бидний хиймэр өөдөө байх болтугай. Хураа! 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 За Тэнгэрийн чимгүүгийн сайхан чимэг гişүүн язгуур дуудлага миний амин сахиа гэдэлаа та бүхэндээ. За сайн байцгаана уу. Хур вороны шимтэ дэлгэр зүүнийхээ ихнэр язгуурын дуудлага дэлхийн Монгол ургатны өв соёлын цуглаанд анхны цуглаанд та бүхэнтэйгээ уулзсантай маш их баяртай байна. Тэгээд намайг болохоор бүгд наримдах хятад ард улсын Өр Монголын өртөнд дасах орны Хүлэнбарь хотын шинэ бараг 100 гүшүүний угуул Цагаан балгасын Понсхийн бадам чимэг гэж хүн байгаамаа. За язгуур дуудлагын хичээлээр дамжин Монгол улсын Дэнсмаа багш болон мөнх заяа хоёр багштай багштай хүнд зөвхөн үзүүлэхэд болон болсон байна. Манай Тэнгэрийн чимэг багаас хоёр багшигаа тайсанд урьж байна. Хоёр багш наашаагаар хүнд зөвхөн үзүүлэхэд. За одоо мөнхчин багийн ахлагч мөнх заяа. За намайг Хүрлбаатар мөнх заяа гэдэг. За тэгээд энэ цаахан одоо язгуурын дуудлага буюу энэ цаахан одоо сургалт энэ цаахан одоо үүд ажиллагаа хантайгаа хамт одоо эхлүүлээд за тэгээд одоо ингэсэн 5-6 сарын одоо нүрийг үтсэн байна. Тэгээд за энэ цаахан одоо хугацаанд Өвөр Монголын одоо цаахан одоо нутаг хошуугаар аймаг сумдуудаар бүх газруудаар ингэж явж олон цаахан бас ах дүүнэртэйгээ олон цаахан бас дээдниймэн дасархаа болсон та бүхэнтэйгээ танилцаад өнөөдөр бас одоо Арын Монголын энэ цаахан одоо Улаанбаатар хоттой хүрэлцэн ирсэн ахан дүүстэй дээрэт нь одоо Ар Монголын найз нөхөд болох аав ээж ахан дүүс бүхэл одоо мөнхчим отгийн бас одоо цаахан удган зайрангууд бас одоо та бүхэндээ чин зүтгэлээсээ баярлж байгаагаа илэрхийлье. За тэгээд өнөөдөр миний одоо тавих гэж байгаа энэ бол илтгэл биш ээ. Нөгөө мөнхийн үнэн гэдэг одоо энэ цаахан үйл хэрэгээ та бүхэндээ бас нэг өөрийнхөө ойлгож явдаг эзэн хааны талаарх энэ цаахан одоо өгнүүдээ хэлж ярих энэ цаахан одоо үе мөчөрлөө гэж одоо бодсон юм. За ямар ч хэлсэн одоо бид нар мөнх тэнгэрийн хүчин доор гэдэг тийм ээ. Монголчууд бид нар эвтэй байхдаа хүчтэй байдаг гэж. Агуу их эзэн хаан минь бидэнд юу гэж хэл сургасан юм бэ?
агвайг эзэн хаан 800-ны дараа монголчуудыг эмээлээ гэдсэндээ авах тэр үед би эргэн ирнэ гэсэн. Энийг яаж эргэж ирэх гэж байгаа. Хэн нэгэн хүн биен дээрээ буулгаж, хэн нэгэн хүн одоо тийм ээ эзэн би Чингис хаан байна гэж ингэж ирэх гээгүй маа. Оюун ухаан буюу язгуур сүнсээр язгуураараа одоо бидэн дээр ингэж одоо эзэн хаан маань 2000-ны сууд болсон одоо гайхалтай энэ сайхан одоо дээдсүүд минь үргэлж үр хүүхдүүдээ гэсэн одоо өвөг дээдсүүд нь биднийг хизээч мартамгүйгээр ингэж ирсэн юм аа. 13 одоо хөх нуруутнуудын их овоонууд 13 одоо хөх нуруутнууд гэж байдаг. Яагаад ингэдэг юм бэ гэхээр яагаад одоо Ар Монгол гэж байгаа юм бэ гэхээр 12 одоо ахын дүүс минь дэлхийгээрээ дархан суучжээ. Ямар ч одоо өвөг дээдсүүд үр хүүхдүүд тийм ээ хамгийн отхон хүүдээ гал голомтоо өвлүүлэн үлдээдэг жамтай юм аа. Тэгэхээр одоо энд байгаа Ар Монголын бид нар хамгийн отхон хүүхдүүд болон бид хэдэн гал голомтоо сахиад сууж байна. Тийм болохоор өвөг дээдсийнхаа ариун энэ сургаалыг та бүхэндээ өвлүүлэн, дамнуулан, өртөөлөн хөргүүлэхийн тулд үргэлж бид хийж чинь одоо та бүгдтэйгээ хамттайгаа дэлхийгээр дархан суугаа монголчуудаа үргэлж язгуурын дуудлагыг дахин одоо хүргэх болно бидэд Ар монголчууд бид нар үргэлж одоо та бүхнийгаа гэсэн үргэлж та бүхнийгаа гэсэн зүрх сэтгэл минь үеийн үед та бүхэнтэйгээ үргэлж хамт байх болно. За тэгээд отхон хүү Ар Монголын бидэд нь үргэлж гал голомтоо захиж хүлээж та бүхнийгаа үргэлж одоо хүсэн хүлээж санаж одоо байдгийн шүү. За тэгээд бүгдэнд нь одоо амжилтын дээдийг хүсэн өрөөё. Энэ жаахан өдөр үнэхээр одоо бүр сэтгэл хөдлөж байна. Өөрийн одоо хэлж ярий гэсэн илтгэл юмнаас арай жоохон галжчихлаа. Тэгээд уучлаарай манайхан маань. За тэгээд монголчууд бид нар эвдээ байхдаа хүчтэй байдаг. 2000-ны сууд болсон эзэн хаандаа дахин талархъя. Гэлаада. Хүрээ. За танд баярлалаа. Тэр сайхан ерөөл Батар Шуултгүй. За дараа нь Саранзул багийн ахлагч Цэцэн баяр битэж байгаарэ. За хор хайрлаж хорвоо баяссан. Наран сочилж дэлхий баяссан. Эжгүүр сэрж бед баясан өнөөдөр эжгүүрийн дуудлага дэлхийн Монгол хорвотны өв соёлын анх тоородоны сургаалт ороод их баяртай байна. Тэгээд та нартаа хүндэтгэл талархал дэвшүүлж байна. Би бол Ордос нутагтай Бэсүүдэ Сэчинбаяр гэдэг Хөхөтийн Сарангол багийн ахлагч. Одоо манай гişгэн өнөөдөр төлөөлөгч 2 байгаа. Тэгээд манай За даяаран амгалан сайхан саатаж байна уу. Би бол Өвөр Монголын Баяннуур аймгийн Урд Монгол Гэгэн Эрдэнэбаатрын Гэгэн Туяа гэсэн хүн байна. Мөн ч Монгол улсын Өмнө Говь аймгийн 3 тест нутгийн эмэг ээжтэй өвөр аврыг сундалсан нутагтай нэгэн сайхан монгол хүн байна гэж юм шүү. Яасан сайхан нүдэндээ чухтай, нүүрэндээ галтай, ариун сайхан монголчуудтайгаа энэ сайхан язгуур дуудлагын ангидах жудааны хуралдаанд ирсэнтэй сэтгэл маш өндөр байна. Энд хорон цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар элэг нэгтэй эсгий тургатан та нартаа энэ өдрийн амар амгалан сайн сайхны айхан жолгож байна. Би Бэсүүдэ Сэчинбаяр гэдэг Бэсүүд авахта Ордос нутагта одоо Хөхөтөд ажиллаж амьдарч байгаа. Электронны сургаалын өндөр жиргийн инженер чолтой Ашид соёл жуулчлалын давчгийн үүсгэн байгуулагч. Эжгүүр дуудлага сургаалтын гүн ухааны эжгүүртэн багш. Өнөөдрийн миний хийх илтгэл бол ил ба дав ертөнч. Өнөөдөр мэддэг мэдээллийн дэлгэрэлтийн чавь болж байгаа. Далд юмс ил болж байгаа. Хүн төрөлхийд нь өнөөдөр ил ба дав ертөнчид өөрөөр хэлбэл давхар ертөнчид оршиж байгаа гэдг нь мэдэх цаг болсон. Ингээд юуртаа хэд үндсэн ухагдахны тухай тайлбарлах. Ил ертөнч бидний хажууд харагдаж байгаа ертөнч. Дав ертөнч бидний хажууд байгаа өд үжиг хоосон оромжээ. Энэ ба дав ертөнчийн илгэн салах физикийн баримжаа бол хүнээ сэрэл мэдрэлийн хязгаардмал чанар. Бодтойгоор хэлбэл гэрэл дуу битийн хэмжээс зэрэг байдаг. Гэрэл хүмүүс юртэн юм хүний олж харж байна гэж буруу сэтгэдэг. Үнэн дээр үжигт гэрэл бол маш эвчүү хэмжээний гэрэл болно. Туршилтаар олсон үжигт гэрлийн долгионы урт нь их төлөв 370 нанометраас 750 нанометрийн хооронд маш бага хэмжээний гэрэл. Тэгэлэр нь үжигтгүй гэрэл нь
хязгааргүй гэрэл гэж ойлгож болно. Дуу бол хэлбэлжлтээс үүсдэг. Хүнээ сонс дууны татамжийн хэмжээ нь бараг чагаар 20 хөрөлөөс 2000 хөрлийн хооронд байдаг. Тэгэхээр энэ хичээнээс давсан дуугийг манай сонс дийлдэг ба. Тэгэхээр сонтгүй дуу нь бол хязгааргүй юм аа. Битгийн хэмжээс энэ замбад бид зөвхөн урт өргөн өндөрөөр хэмждэг ийм бит жисийг олж харж мэдэрнэ. Бусдыг бүр олж харж чаддаггүй. Би цагийн хэмжиг дүүний нэмээд хүн төрөлхтний 3 буюу 4 хэмжээс орж байна гэж ойлгодог. Бодол, сүнс, энэ зэрэг нь 5 хэмжээст бий буюу нэг дээд хэмжээст бид хараалагдана. Ер нь хүнээ харигнэ хэрэглэнэ харчлын үндэстэй энэ зам нь ер нь бид харж байгаа бол жууны 5хан төдий 70 ертөнцийн жууны 95 гэж яа ойлгодог. Орчих хязгааргүй оронжээ. Олон хэмжээст бид хараалагдана. Тэгэлэр өнөөдөр 3 хэмжээст зам буюу 4 хэмжээст замаас олон хэмжээст бие хөө хязгаарыг олох боломжгүй. Энд дээр нэг жишээ хэлье. Олонхий хорхой шавж 2 хэмжээст бид ордог. Зөвхөн урт өргөний мэдэр өндөрийг мэдэрч чаддаггүй. Тэр дэлхийн ертөнцийн бөмбөргөн гэсний хэзээдэн мэдрэх ёсгүй. За энэ бол замбуа хэмжээсийн жирүүн гайхамшиг байлаа. Орчлон хоолсноос үүслээ гэдэг. Альва бүхэн хоолсноос үүслээ гэж ойлгож болно. Энд дээр миний ойлгож байгаа хоосон чанарыг физикийн талаар тайлбар өгье. Ийм 3 чухал онцлогтой гэж би ойлгож байна. Хоосон гэдэг бол хязгааргүй оронжээ. Хоосон гэдэг бол хязгааргүй буй боломж. Хоосон гэдэг бол бусаж оршихгүй. Орчлонгийн үүсэл энэ орчлонгийн бүрэлдээд 138 дон суржил болж байна. Тэнгэрийн ноёлын 8-ыг бүрэлдээд 90 дон суржил болж байна. Нарны аймгийн шилтэн бүрэлдээд 60 дон суржил болж байна. Дэлхийн бөмбөрчиг бүрэлдээд 45 дон суржил болж байна. Энэхүү дэс дараалалаас үндэслэл болгол орчлон нэг удаанаа дэлгүүрээс үүсдэггүй гэдэг бол маш илэрхий. Учир нь хэрв нэг удаанаа дэлгүүрээс үүсдэггүй эдгээр одон бөмбөрчгүүдийн амнаас ижил байх ёстой шүү. Манай өвгөдөд мөнх тэнгэр альвагийн бүтээлээ гэж үждэг. Өнөөдөр энэ орчлонгийн түүхийг зөвхөн 138 дон шуржил таниж байгаа. Мөнх тэнгэр гэж уулаасан байгаа оршихгүй, мөнхөд байх оршихгүй. Мөнх тэнгэр миний ойлголтоор мөнх тэнгэр гэдэг бол туйлын дээд оюун ухааны цогц буюу хязгааргүй дээд оюун ухааны систем. Өөрөөр хэлбэл уугай айх хүчний систем. Энэ бол мөнх тэнгэр. За ингээд гос 3 жил байна. Нэг нь гэрэл. Орчлонгийн ам бол гэрэл гэж ярьдаг. Мөнч хүнээ бие гэрлэр бүтээлээ гэж хэлдэг. Агуу их физикийн эрдэмтэн Теслаг бай. Орчлонгийн одон гараг альва бүхэн чим гэрлийн ээлж үлийн хэлбэр гэж дүгнэлсэн байдаг. Квант физикийн онол гэрэлд альвагийн бүтээх арга бэлэг хөдөлгөөн буюу мэдээлэл энерги ховслын үндсэн мөн чанар агуулгадж байна гэж би ойлгож байна. Үндэслэл бол гэрлийн мөхөлөх чанар болон долгиолог чанарын хоёр дүмэг шин чанар болно. Энэхүү туршилтаас 3 дахь шин чанар илэрсэн байдаг. Тэр бол ховсол буюу хөдөлгөөний шин чанар. Энэ нь монголчуудын ярьдаг арга бэлэг ам буюу суужал хөдөлгөөний шин чанартай ижил утга агуулгатай. Америкийн НАСА-гийн содны хүрээлэнгийн хийсэн туршилтын үр дүнд хомог ертөнч ба хорвоо ертөнч туйлын дөстэй гэж дүнсэн байдаг. Үүнд гэрэл альвагийн бүтээх үндсэн онол үйлчилж байдаг. 2. Хүчнээ харилцан үйлчлэл. Яагаад хүчнээ харилцан үйлчлэл байхгүй байж болно? Хүчнээ харилцан үйлчлэл байхгүй бол одон бөмбөрчиг оршин тогтнож үлч чадна. Альва бүхэн мөнх тэнгэрийн хүчин татарчны хуулинд хараалагддаг. Альва бүхэн мөнх тэнгэрийн чаграл дор байдаг. Агуу их Чингис хаан мөнх тэнгэрийн хүчинд ивэгдэж мөнх тэнгэрийн хүчний ашиглаж чадсан 1000 он манлай содон хүн бэлээ. Амьдрал сэтгэвчийн хүрээ хэмжээнд хүчнээ харилцан үйлчлэлийн чухал нэгэн гогчгол мэдээлэл болно. Энэхүү мэдээллийн гол чимэг нь гэрлийн мэдээлэл. Ил буюу дал ертөнцид мэдээлэл тарах зам нь гол дуу, гэрэл дуу, хөдөлгөөн зэрэг байдаг. Дал ертөнцид мэдээлэл дамжуулах
арга замд жүүд жүгэн совин итгэл үнэмшил ухаарлж ирэх байдаг. Мэдээллийн шин чанараас болж өчөст нь үйл хөдөлгөөн өрнөдөг. Үйл хөдөлгөөний өчөст үр дүн буй болдог. Үр дүнгийн өчөст дахин шинэ хувирлтын шат үе эхэлдэг. Жишээлбэл өнөөдрийн ежгүүрийн дуулга Тэнгэрийн дахиад ирэн үнэн бодтой үйл хөдөлгөөний шат үе билээ. 3 сүнснээ тухай. Сүнсэнд 3 төрөл байна. Нэг нь ежгуур сүнс, сүнс болно. Ежгуур гэдэг бол мөнх тэнгэрээс илгээсэн хүчрхэг их оюун ухааны гэрлэг байтман. Сүнснээ үндсэн шинж нарыг доор мэдээ хэдэн жилээр би ойлгож байгаа. 1 эчгийн чагаан тусал, эхийн улаан тусал. Ежгуур сүнс 3-аас анхны ам бүрэлдэг. 2 ежгуур сүнс бол оюун ухаан. Мөнх тэнгэрээс илгээсэн ежгуур сүнс бол оюун ухаан. Ежгуур сүнс байгвал өнөөгийн оюун ухаанд хүн байж чадахгүй. 3 сүнс бол гэрэл. Дарыг гэрлийн хоёрдмол шин чанарыг агуулж байна. Дарыг мөхөлөгч шин чанар буюу мэдээлэл. Долгионыг шин чанар буюу ухамсар болно. 4 сүнс бол асар том мэдээллийн сан. Одоохонд сүнсний мэдээлэл, генэ мэдээлэл, амьдралын түүхийн мэдээлэл, нүгэл буйны мэдээлэлийг анх минь ойлголт байдаг. 5 ежгуур сүнс бол 3 хэмжээст биеэс 5 хэмжээст зам буюу нэг дээд хэмжээст замд нэвтэрх нэг жилийн жууч орчим байна. 6 ежгуур сүнсний хэмжээндсийн агуулга баримжаагаар бид нар өнөөдөр өөрийгөө нь ойлгож таних чадна. Ежгуур сүнс нь дуудан сэрэхэд маш их үйлдэлтэй гэж ойлгож байна. Дүгнэлтээ. Ил ба дад ертөнц гэдэг нь физикийн үндэслэлтэй. Квант физик гэлийн ухааны нотлолтой байна гэж би ойлгож байна. Мөнх тэнгэр амьтай. Мөнх тэнгэрийн хүчндөр гэдгийг Эжин Чингис хаан үйлдэлгээр түүхээр гэрчилсэн билээ. Бид хүн байх, хүн чанартай байх, хүмүүдэг сэтгэлгээтэй байх, бие биенээ хайрлах, байгаль дэлхийдээ харьцах, мөнх тэнгэртэйг нь харьцах энэ ухаан манай өвгөн дээдсийн гүн ухаанд байна. Мөнх тэнгэрийн доор үнэн байж, чөв байж, ежгуур дуудлага сургаалт сайн сайхны түгээн дэлгэрүүлэх чаг болсон байна. Эдгээр бүхний мэдээ чадъя гэвэл ежгуурын дуудлага сургаалтад анхаарлаа хандуулаарай. Би бол гүн ухааны ежгууртан багш Бисрүүт Сэжин баяр байна. Та нарыг ураан дуудаж байна. Энэ удааны ежгуурын дуудлага дэлхийн Монгол төрөдний өв соёлын чуулганы мөнх тэнгэрийн санаа өвгөн дээдсийн зарлагаар зохион байгуулж байгаа манай Занчинбалын Дэнсмаа багш Жайран Мөнхжээ багш жилдан Чингисгийн хүндгэл талархлаа дэвшүүлж байна. Энэ дээр хорон цогсон эрхэм болон эрдэмтэн багш нар элэг нэгтэй эсгээ туургатан тааналтан хүндгэл талархлаа дэвшүүлж байна. Бид бүхэн мөнх тэнгэрийн хүчнийг вэгдэж, суувлыг нэмэгдэж, сүр хүчин баатарх болцгоё. Дэлхийн ертөнцийн амар амгалан энх жаргалан ивэл дүүрэн байх болцгоё. Хорой, хорой, хорой. Баярлалаа. Сайн гэдэг сайхан ташрамаар би бас нэг минут өөрийн сэтгэлээ илтгэж та бүхэнтэйг дахинтай нэг танилцыг санаж байна. Яасан сайхан юм аа. Энэ өдөр өглөөгөөс одоо ботлоо ирнэ. Нулимсан ширхтэл уйлмаар чанаас үерэлж болсон нулимсын энэ ташрам нэгэн сайхан өглөөр ярий. Тэгээд Монгол түмэн маань бид хүн байдаг учраас заавал мөнх тэнгэрийн хүчний аваж өөрийгөө таньдаг өдөр энэ өдөр энэхүү сайхан тохиосонд баярлж байна. Хүн ухааны судлаач багш Буйнгал Зүй багш маань тайснаа урьж байна. Хүн ухааны судлаач багш Цэцэнгуа тусгай барьны шагналтай Муянгагүй мөнх гол холбооны гишүүн. За, арвтын мандатагч Цэцэнгуа багштай баяр хүрье. Хүн ухааны судлаач багш Сайхан Чимэг
нэг гүн ухааны судлаач багш насан дотор башиг таныг тайзнаа урьж байна. Мөнх гол холбооны гишүүн насан дотор таныг тайзнаа урьж байна. Гүн ухааны судлаач багш оюун танил шиг тайзнаа урьж байна. Мөн ялгаагүй мөнх гол холбооны гишүүн язгууртан багш мөнх зээ багшийг тайзнаа урьж байна. Мөнх зээ багшийн шавь гүн ухааны судлаач багш Бат урших таныг тайзнаа урьж байна. Мөнхчим багийн гишүүн мөнхчим багийн гүн ухааны судлаач багшаар анхмаа таныг тайзнаа урьж байна. Гүн ухааны судлаач багш Эрдэнэ жаргал таныг тайзнаа урьж байна. Язгуурын дуудлага Монг тэнгэрмэн үсэе Түмнийгвэ Монголойвэ Эзэн Чингисмэн үсэсэрэ Түмнийг сэрэ Монголоо сэрэ Монгол турхны өв соёлын анх дахь чөлөө үзэг